Ямар ч хүний амьдралд бол амьдралын зам мөрийг заадаг хүн бол ээж аав, дараа нь ачтан багш байдаг. Бидний үнэхээр одоо амьдралд маань тусдим болж бидэнд одоо эрдэм ном зааж ингэж олон жил бидэнтэй дотн сайхан яваа. Хүн багш танд одоо манай хамт олон таныг хүндэтгэж бас одоо жижигхэн бэлэг дурсгалын зүйл гардуулахыг надад даатгсан юм аа. Ингээм хамт олонныхоо өмнөөс багштай одоо энэ урт насанд удаан жаргаж бидэнтэй 55, 60, 65, 70 жилийн хүртэл одоо хамт тэмдэглэж сайхан ингэж яваарэ гэж тань энэ зүйлийг дурсгая. Энэ тав гэж юм шиг мөн хавгийн идэхгүй За дараа нь дараагийн би ацхан би зүгээр нэг номтой байсан. Би барилгын инженер 10-р курсын барилгын инженерийг хамтдаа нөлөөлсөн хүн боллоо. Тэгээд тэндээс нэрийгд тамхатал ямар юм одоо ихэд байх вэ? Оны түргэн байгаа болчихсон. Тэгээд явсаар яваад одоо өнөөдөр энэ нэгөр хэлгээд байлгсан байна. Тэгээд хүн тэр сая тэгээд юм чамаа яарах энэ чөлөө яг явж байгаа яг өөрөөс сонголтоо тийм юм бол манай гэрүүл байсан. Тэгээд одоо байлгаар одоо 45 оны одоо мохтаа одоо чи анхны намайг нэг сонгоход нөлөөлсөн тэргээр яваад өнөөдөр хүрээ. Тэргээр яваад өнөөдөр та бүгдийн ийм байсуу ийм одоо яам нас гарсан байна. Тэгээд шүүдрүүгээ би ажиг олон жил байсан би олон зүйл болсон олон зүйл болсон. Шүүдрүүгээ энэ телевизээр сахуулаад орчил байна гэж. За энэ ороход надтай хамтдаа мөнгө гэнээр босгоо моо. Надад одоо нөхөр өсний даатаа гэсэн. Тийм би одоо наач чатаа гэдэг. Удаан болсон зүйлүүд орсон. Тэгээд нэг нөө тэр нэг цэргийн барилгын амьдралд болсон юм байна. Тэр номыг бичиж авсалтаа би 2 тоног бичихгүй болчихлоо. Яг юусэн тэр номыг дөнгөж хэмжээс авсан өөрөөс нь. Энэ номд Монгол улсын бүрийн орхон гэсэн энэ. За энэ номыг Монгол улсын төрийн ордны түүх хамтран бичсэн ном Монгол улсад өнөөдөр байхгүй. Энэ бол анхны ном. Монгол улсын төрийн ордон бол 4 удаа бүтэн босоод бичсэн. 47-аас 51, 58-аас 61, 79-аас 81, 2005-аас 8. මේ 4 удаа бүтэн байгаа болсон. За энэ 4 удаагийн бүтэн байгуулалтын 3 бүтэн байгуулалтын би тэгээд төрийн ордонтой холбоотой ямар тийм судалгаа түүх юм тэгээ энэ бодоод юусэн энэ бичихгүй энэ чинь юусэн эцэгүүдээ мартагдаад үлдсэн байна гэдэг. Нэг хоёрдугаар судалгаа яг л мэддэг байна. Гуравдугаар судалгаа дотроос тэгээд энэ төрийн ордны түүхэд яг хүн болгонд нь хамаатай гэх юм. Монгол улсын нэгэн болгонд уусаад үлдсэн судалгаа. Энэ ордны
хамаатай учраас энэ номыг багшид зориулсан. За ингээд би энэ номоо одоо дахин багшлаа. Бид болчихлоо. Номбар мөргөө. За дараа Жанжис Хуатрын нэрмжит цэргийн ерөнхий дээд сургуулийг хуульч мэрэгчлэр төгссөн. Цэргийн сургуулийн сонсогчоос цагдаагийн хорондоо цогцсон. Баян хонгор олон аймагуудын цагдаагийн газрын дараа Монгол улсын мөрдөн байцаах газрын оролцогч штабын албыг авсан. Өөрийн амьдралын 40 гаруй жилийг Монголын цагдаагийн албанд зориулж, цагдаагийн 100 жилийн ойд зориулан гаргасан түүхэн номыг бичсэн архивыг бүрдүүлсэн Монгол улсын гавьяа хуульч хорондоо сангийн саад танд хүндэтгэл үзүүлсэн. За энэ ангийнхан толны өмнөөс Монгол улсын гавьяа хуульч сангийн саад борсон арын ангийн хамтлагаас Kadada tauchen wir eben da schon. Техникийн дээд сургуулийн барилгын инженер дээд сургуулийг барилгын инженер мэргэжлэр төгссөн. Засгийн газрын ордны 2 дугаар үргэлжлэлийн галбай инженер ажиллаж тухайн үеийн барилгын салбарт мөрдөжсөн барилга барих хугацааны нормыг 20 гаруй сараар наашлуул автон нацс одонгор шагнагдсан. Болгарийн элчин сайдын яамны 4-9 давхар барилга, хамгаалах ухааны хүрээлэнгийн барилга, 106 метр өндөр Плюскай зэрэг олон арван барилгад галбайн инженерээр ажилласан. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга усан гомдын нарийн бичгийн даргаараа ажиллаж байсан. Монгол улсын төрийн ордон барилгын цэгийн бүтээгдэхүүн зэрэг номыг бичсэн. Монгол улсын гавьяат барилгачин, Монгол улсын зөвлөх инженер чулууны цэгийн ажиллагаанд хүндэтгэл үзүүлсэн. энэ номны үеийн одоо аймны баярлалаа. Хамтдаа. Ангийнхантаа баярлалаа. Зөвхөн баярлалаа. Одоо өнөөдөр энэ сайхан зөвлөлт хийж байгаа танаас үнэхээр баярлалаа. Бидний чинь өнөөдрийг хүртэл ийм олуулаа явж ирж байна. Манай ангийнхан бол ерөөсөн бараг амгал ер нь их зөөрөхгүй. 50 жилийн өмнө тийм ээ. Энэ бол одоо юутай холбоотой гэвэл бидний санаа сэтгэл үзэл бодлого зорилго бие дэмждэг тэр нэрийн ухаан энэ бүгдийн ач тус. Манайхан дотор сайхан сэтгэлтэй өгөө буянтай үйлсэх хүмүүс олон байдаг. Энэ бүгдийн ачаал бидний нэг юм байна. Бидний бол одоо манай саад гэдэг нь буулган шүлдэг. Манай саад гэдэг нь буулган шүлдэг аюул хурдан хөвдөж юм биш үү? Ингээд 48 цагийн өмнө буулган шүлдэг хараад байсан чинь энэ нэг зүйл байж. Тэгээд зохиогоод нэг удаа 2-7 хоног бацраа гараад. Энэ одоо шүүдий чинь одоо Улган сууд, нэргийн сууд, сайн сууд одоо явж ирдэг. За баярлалаа. Анхааралтай дээд сургуулийг нэхэмж мэрэгчлэр төгссөн. 1977-оос 1988 онд Баян хонгор аймагт нэхэмж, 1988 оноос Шаарскины нэрмжт 3 дугаар эмнэлэгт өөр дотоод шүүрлийн булчирхайн тасаг нэхэмж, тасгийн эрхлэгчээр 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Эх орондоо болон Казахстан, Сингапур улсад мэргэжилд дэвшлүүлсэн Бөөрийн базраа гэдэг нэрээр алдаршсан. Түмэн шамд эмнэлгийн ерөнхий эх хэмж Монгол улсын гавьяа гэмж клиникийн профессор Агваны базар аригчаа. За манай базар аригчаа. За тэгэхээр өнөөдөр сайхан өдөр байна. Яагаад гэвэл
우리 연예인 없으면 어떻게 왜 자동으로 이제 잠깐 가려야지. 자원 함께야. 오, ясно. Бүгдээрээ ингээд хамт яваад нашаарээд одоо энэ сайхан вирус сайхан төрөө. Миний хувьд бол таны мэдж байгаа. Өдөө 11 жил хүний хэмжээс одоо нэгч тэгээ 3 дугаар эмдэгч 29 жил насны иргэд. За тэгээд одоо комиссын дэмжлэг зөвлөх хэмжээр ажиллаж байна. За юу Монгол Улсын зөвлөх зэргийн эмч гэдэг юм. Тэрнээс миний сайхан хүчтэй гэж явдаг. Цаг сайхан үед юм гэдэг юм сайхан. Зөвхөн эмчүүд гэдэг юм сайхан. Маш үнцэнтэй. Үнцэнтэй юм байна. Энэ бол одоо намайг бас чимж явуулах гэж бодож байна. За тэрнээс гадна би бас 30 гаруй ээлжлэхэд 20 гаруй өгүүлэл шинэ бүтээл онцлогоос нэгийг бичиж яасан тэр байна гэсэн миний нэг хаяад болох одоо юу таадаг нээж өгсөн гэж бодож байна. За энэс гадна яг та нартай зүгээр яг зөвлөх чинь ардын эмч гэдэг тийм одоо хоёул явж байгаа юм байна лээ. Хонгорын газ. Хонгорын газ. Яг хөлөө 11 жил нөгөө хонх шатны салбараас ингээ явж байгаа учраас яваас тэрийг бүтэж магадгүй гэж ингэж бодож байна. Баян хонгороос ингэж тодорхойлж байгаа юм байна. Яг тэгээд яавал бас ингээ дараад нь бас нэг уулзуул бас нэг сайхан байх нүгэл ингэж үлвэр тавьж байна. Яг тэгээд бүтсэн бүтээгүй яг тэгээд өнөөдөр амны ячаа гэсэн юм санаа байсан. За тэгээд би бас 10 жил байхдаа бас юу манай арга хэмжээний нэг орсны өгш одоо нэрээсээ тэрийг наваад тэр өгш надад энэ ч удаа гэж санаа тавьсан. 8 дугаар анги төгсөхдөө би Арангай багш сургууль явъя гэж ингэж бодож байгаа юм. Хоолндоо яг гэсэн юу манай хэлжсэн. Тэгээд Арангай багш сургууль явсан чинь өөрөө одоо дөрөв ягаад гэвэл аригчаагийн ямхи өөр өгсөн өнөөдөр ямсран багш бид нар чинь одоо татны юм байдээ те аваар аригчаагээ тэгээд яг тэрийг болсон байлаа. Тэгээ 10 төгсөөд дөрөвний хэлгээр одоо мэрэгчлээ сонгоод ингээд хийсэн. Анагаахыг бас зөвхөн сайтай төгссөн. Ийм одоогоор бас эрүүл мэндийн салбарт ингээд ажиллаж явнаа. Ажиллаж явна. Та нартай баярлалаа шүү. Хайртай шүү. Багш надад нэг хэлсэн. Тэгэхээр Энгийнхэн эрүүл мэндийн хэрэгцээ шүү гэсэн. Өөрөг даах гэсэн. Нагууч одоо юм байна. Яг бодож аль болохоор видео хийх одоо ингэж хичээл шүү. Таанаа шүү. Бас сахар хүмүүсийн дээр 50 жилийн өмнө ингэж зам дэвсэн. Шилж байгаа шүү. Миний нас бас чина бас 68 болсон байна. Бид нар дээр манай нэг авах насаархад 99 дээр байна. Яаж ийсэн бэ? Овоонаас манай овоонаас гэж ингэ ярьж ийсэн. Одоо дундаас нас төрөний хэлбэр юм болсон. Одоо бид нар ч гэсэн одоо 60 жилээр байд юм уу? Ер нь уулзмаа гэж ингэж бодож байгаа шүү. Сайхан цоглог ба аливаа юм сэтгэл санаа өөдрөг байхад тэгээ яг нас юуны насны юм байх ёстой. Тэгээ сайхан одоо үсэг төлөвлөж би хаа бордож тийм ээ бас одоо юу
тийм ээ. 그래서 다 알고 드리기 좋아하고 감사합니다. 저로 тийм ээ. 저로 직사 이게 사고 이 마트라기 사장님한테 드리는 갓 패키지